Нийслэлийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал танилцуулгатай холбогдуулан асуултаа төлөөлөгч авъя. Асуултаа төлөөлөгч. Долоон төлөөлөгчөөр Таслаа Бацог төлөөлөгч. За бүгдэнд нь дахин өдрийн мэнд хүргэе. Хотын газрын асуудал хүнд гэдгийг бид нар бүгдээрээ мэднэ. Гэхдээ бид нар аль болохын газрын албатайгаа уялдаа холбоотойгоор энэ одоо нэгтрэл ихтэй төлөвлөлт багтаа тааруухан байгаа хотынхаа асуудлыг аль болох зохицуулаад ингээд явах хэрэгтэй л доо. Тэгээ бид бол иргэдэд төлөөлөөд энд бас дуу хоолой болоод ингээд сууж байгаа. Тэгээ тодтгол дээр бас саналуудаа хөргүүлсэн. Би өчигдөр бас хуралдаан дээр газрын албаны даргаас бас нэмэлт мэдээллүүдийг авсан. Тэгээ энд бас дахиад тодруулъя гэж бодож байна. Баянзүрх дүүргийн 1-р хороо би одоо сүүлийн 3 жилийн одоо 1-р хороотой холбоотой асуудлыг дахиад ингээд ярьж байгаа. 1-р хороо Эрцэнкагийн уртлын хэсэг дээр 3 га газар байгаа. За эн чинь ингээд тухайн одоо тэр газрыг ингээд эзэмшиж байгаа 3 байгууллага байна. СНВУ 2.4 га газар. ЦЭБ 1379 м2 газар. ЭДД гээд 3391 м2 гэдэг. Энэ 3 байгууллага тухайн тэр байршилт ирэх газрыг 3-9 хуваагаад авцсан. Тэгээ тэнд амьдарч байгаа иргэд нь болохоор энэ хэсэг газар дээр одоо нэмж дахиж одоо байшин барилга бариулмааргүй байна. Бид нар энийг ингээд нэг ногоон байгууламж, нэг бол одоо нийгмийн дид бүтц. Энэ чиглэлээр ингээд одоо төлөвлөж болохгүй юу гэж саналаа гаргаад бослого тэмцэл болоод ингээд асуудалтай. Сая өнгөрсөн 7 хоногт энэ СНВУ гэдэг компани нь хашаа бариад дотор нь техник оруулаад ингээд ухаад эхэлж байгаа юм л та. Тэгээ одоо би энэ ерөнхий төлөөнийхнээс бас асуух гэж байгаа. Энд ямар төлөвлөлт хизээ хэдэн онд хийгээд баталсан юм бэ? Газрын албанаас энэ газрыг бид нар цуцалж болохгүй мүү? Энэ байгууллагуудтай нь бид нар тохиролцоод шинээр төлөвлөж байгаа энэ хүннүү хот руугаа газрын нөгөөд ингээд ойлголцоод явж болдгоо мó. Нэг бол одоо хамаагүй тэнцэн дахиад өндөр байшин барилга барайл бид нар дахиад нөгөө замын өргөн болгох тухай асуудал, дахиад нөгөө төгжрэл нэгтрэл гэл энэ асуудалтайгаа ингээд зууралдаад явах юм уу? Хоёрдугаарт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо. За одоо бол Улаанбаатар хотын хамгийн их нэгтрэлтэй, хамгийн хүн амтай хороо болцсон байгаа. 30 мянган хүн амьдарч байгаа. Өмнө нь 26 дугаар хороог 26-36 гэд замынх нь голоор 2 хуваасан. Гэтэл өнөөдөр дахиад одоо хүн амын нэгтршил тэнд өндөр хിവэрэ байгаа. Өшөө дотор нь бараг 2-3 ч хороо болгож хуваахаар хэмжээнд хүрсэн байгаа. Гэтэл энэ хороонд бас сул газрууд байна. Газраа зориултын дагуу ашиглаагүй, орц гарцгүй болцсон 2-3 байршил дээр газар. Тодруулбал энэ Мандала хотхон хорооллын зүүн талын хэсэг буюу Элизабетийн урд байгаа газар. Энд ингээд орц гарцгүй болцсон. Гэхдээ энийг нэг хятад компани ингээд эзэмшээд бэж идэх юм бэлээ. Ямар ч одоо ажил явагдахгүй. Тэгэхээр энийг ингээд сонсох ажиллагаа явуулаад хот одоо өөр дөр ингээд авчиж болдгүй юм. Авах юм бол бид нар энэ чинь ингээд нэг ногоон байгууламж ч юм ингээд нэгэнт одоо барилгын орц гарцгүй болсон газрыг ингээд байлгаад ээж боломооргүй байна. За нөгөөх нь энэ Дүнжин гарын уулзварын баруун уртлын хэсэг дээр нэг 2 байгууллага дээр харьяалагдж байгаа газар байгаа юм байна. Тэгээ энэ дээр ямар одоо төлөвлөлт байгаа юм бэ? Бас ерөнхий төлөвлөгөөний газар энэ дээр мэдээлэл авъя. За мөн одоо энэ олон жил ингээд болж байгаа шүү дээ. Бид нар газрын тухай хуулиараа бол тухайн одоо газрыг зориултын дагуу ашиглаагүй бол чөлөөлөө цуцлах ийм одоо бас хууль эрхцэн одоо бидэрт боломж байгаа шүү дээ. Тэгээд энэ боломжоо ашиглаад тэр хэвд одоо хотоо одоо зөв хэлбэрт нь төлөвлөөд энэ нэгтрэл ихтэй эсгийнхаа боломжийг одоо амьдрах орчных нь нөхцөлийг бүрдүүлэх боломж байдаг юм уу үгүй юм уу гэдэг. За энэ 36 дугаар хороо замынхаа хойдлын хэсэг Кристал таун гэдэг одоо анхны баригдсан хотхон байгаа. Энийний одоо баруун талын хэсэг дээр 5-6 га газар баг. Энд чинь ингээд хэд хэдэн байгууллага одоо ингээд барилгын ажил нь бас ингээд эхэлсэн явж ил байна л да. Ингээд энэ Баянзүрх дүүргийн 26-36 дугаар хороо чин сургууль цэцэрлэг нь хүрэлцээгүй, зам нь хүрэлцээгүй, хүн нь багтахгүй болсон ийм газар одоо бид нар дахиад өндөр барилга байшин нэмээд их ийм одоо боломж байгаа мó. Энэ хэмжээний дид үтц нь байгаа мó одоо бохирийнхан, дулааныхан, цэвэр усныхан
эрчим хүчнийх нь асуудал ингээд байгаа мó гэдгийг одоо бас албаны улсуудаас бас тодруулъя. За гуравт нь энэ иргэд маш ихээр одоо бас хүсэлтэд тавьж байгаа. Бидэнд нэг юм ойлгомжгүй мэдээлэл бид нар бас ингээд сайн өгч чадахгүйгээс болоод зарим иргэд нь олон жил амьдарсан газраа эзэмшлэр ч юм Нэмэлт 1 минут. олон жил амьдарсан газраа ингээд одоо зээл мөнгө авах гад ч юм уу ингээл банкнд тавих гал ингээхлээр нөгөө төрийн байгууллагын энэ бичиг цаас уу энэ албан ёсны газар эзэмшлийнх нь гэрчилгээ хэрэг болдог. Тэгээд нэг арай жоохон сүхэтэй самбатанууд нь хөөцөлдөөд ингээ авчдаг. За ингээ мэдээлэлээс хол хідэн бол ингээ авч чаддгүй ингээ олон жил амьдрал гэдэг. А гэтэл ингээд сүүлийн жилүүдэд бол энэ шинээр газар олохгүй гэдэг. За мэдээж хотол одоо хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ бид нар шинээр газар олохгүй. А гэхдээ эн чинь 10 жилийн өмнө газар дээрээ буугаад ингээд амьдарч байгаа 20 жил амьдарч байгаа маш олон айлууд байна. Тэгээ энэ айлууд газрынхаа гэрчилгээг хөөцөлдөөд авъя гэхлээр одоо шинээр газар олохгүй гэдэг нэг л ийм үгээр ингээд хаачдаг дүүргүүд төр. Тэгээ энэ ажлыг нийслэлээс одоо нэгдсэн байдлаар зохион байгуулах, иргэдээ одоо яг бодиттой мэдээлэлээр хангах бүсчлээд одоо Баянзүрх дүүргийн 21-р хорооны энэ хэсгийн иргэдэд бол одоо ингээд бид нар гуглаад За газрын албанаас мөнхөөдөр дарга хариулъя. Дараа нь ерөнхий төлөвлөгөөнөөс ерөнхий архитектор хариулна ш. Нэмж. Микрофон. Баруун талын микрофон. 1 2. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За Бацаг төлөөлөгчийн асуултанд хариулъя. За 1-р асуулт нь Баянзүрх дүүргийн 1-р хороо Эрцэнхэй орчмын газар эзэмшигчдийн талаар асууж байна. За тухайн байршилд бол S&VU, CEB, ED гэдэг ийм 3 компани байдаг. За оршин суугчдын бол маш их гомдол чирэгдэл бол гардаг. За дээрх газруудыг бол нийслэлийн эсрэг даргын захирамжаар хүчингү болгосон байдаг. За хүчингү болгосон хэдий ч нийслэлийн захиргааны хэргийн шүүхтээр очиод дээрх газрууд маань газар эзэмших хэрхэн сэргээгдсэн ийм асуудлууд байгаа. За жишээ нь одоо энэ 3 газрын S&VU болон CEB гэд компаниудын газрыг бол шүүхийн шийдвэрээр сэргэн шийдвэрлсэн байгаа. За ED дээр бол холбогдох хуулийн хүрээнд бол бас ажиллагаа хийх боломжтой байна гэж манай албаны зөвөөс үзээд бас ажиллагаа хийж байна. За 2-р асуудал нь бол 26-р хороо, за 36-р хороо гэд нийлүүлээд ярьчих. За 26-р хороо бол таны асуудгаар бол энэ Century Landmark гэд компани газрын асуудлыг сая ярьлаа. За Century Landmark бол гэдэг компани бол 26-р хороон дээр 2 газар эзэмшдэг. За хоёулын дээр нь сая мөн өнгөрсөн 7 хоногт хуулийн өрөөнд захиргааны ерөнхий хууль заасны дагуу сонсох ажиллагааг бол хийцэн байна. Хүчингү болгох гээд зориултын дагуу ашиглаагүй гэдгээр. За тэгээд одоо тухайн компаниас хариу тайлбарыг хүлээж байна. Тайлбар нь хуулийн үндсэлтэй байна, үндсэлгүй байна уу гэдгийг нэгтэлж үзээд за үндсэл бага байх юм бол одоо үндсэлгүй байх юм бол дараачийн шатанд шилжүүлнэ. За 36-р хороо Кристал тавны баруун талд 2 газар гэж байна. За тухайн газрууд нь бол Сүрэг агт болон БНЧ гэдэг 2 компани байгаа. За өнгөрсөн жил 2023 оноос хойш тухайн 2 компаниудтай бол уулзалтуудыг хийсэн. Нийслэлийн эсрэг дарга болон ерөнхий архитектор Бацараг дарга байхдаа ингээ уулзалтуудыг хийж исэн. За БНЧ компаниас сургуулийн зориултаар 4000 м2 газрыг авсан. Сүрэг агт компаниас цэцэрлэгийн зориултаар 4000 м2 газрыг бас авчин гэж зөвшөлдсөж ажиллаа үргэлжлүүлэхээр болсон байгаа. За дараачийн асуулт нь энэ олон жил амьдарч байгаа гэрчлэгээ аваагүй айлууд бол бас мөн гомдлууд бас нэлээд ихээр гаргасан байдаг. Дүүргийн засаг даргад болон хотын засаг даргад. За дээрх газруудыг судалгаа хийгээд за дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөн дээр тусгуулад за сая засгийн газрын тогтоол нь гарсан байна. За яг дээрх айлуудыг бол одоо гэрчлэгээжүүлэх гэдгээр явж байгаа. Одоо бол яг манай газар ашиглалт мониторингийн хэлтсээр төвийн дүүргүүдийн одоо ирүүлсэн байгаа хүсэлтүүдийг дахин нэгтэлж байна. Агаар сансрын зурагтай тулгаж үзээд за тэгээд дараачийн шийдвэрүүд нь бол гараад явна. За ерөнхий архитектор нэмж тодруулж хариулъя.
Эрхэм төлөөлөгчдөд энэ өдрийн мэнд хүргэе. Ерөнхий архитектор төгсдөлгөөр Бат цогт төлөөлөгчийн асуултанд хариулъя. За ерөнхийдөө газрын албаны дарга холбогдох асуултуудад тодорхой хариуллаа. За манай зүгээс яг нөгөө Баянзүрх дүүргийн эхний 1-р хорооны Эрдэнэка болоод ЦБ Эрдэнэка орчмын 3 аж ахуй нэгжийн асуудлын талаар бол хариулт өгөхөд бол энэ бол одоо шүүхээр явсан ийм асуудал байгаа. Тэгэхээр газрын эрх нь бас мөн давхар сэргсэн учраас холбогдох хот байгаль хотын стандартын газраас гарсан зөвшөөрлүүд бол мөн дагаад ийм сэргэх ийм нөхцөлтэй болж байгаа. За булчлагын хувьд бол орон сууц одоо 2020 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөр бол ийм орон сууцны бүсчлэлээр тухайн үед бол холбогдох зөвшөөрлүүд нь гарч ирсэн байсан. За энэ бол мөн за Баянзүрхт 2 дахь асуудал нь болохоор Баянзүрх дүүргийн 26 дугаар хороон дээрх за Кристалл таавны хажуудлах BNG болон сүрэг актын талаарх асуудлыг хөндлөө гэж ойлгож байна. За энэ дээр бол улсад бол яг сая Мөнхбаатар даргын хэлсэнчлэн улсад сургууль цэцэрлэгийн газар өгсөн гэдэг утгаараа нийслэлийн засаг даргын газраас бол ийм дэмжих бичигтэйгээр бол 2019 онд тус бүр орон сууцны бас зориулалтаагаар мөн холбогдох зөвшөөрлүүд бол гарч ирсэн байх нэ гэсэн ийм төвчл хариулт. За баярлалаа.